За хаавал дүүргийн албан бус насан туршийн боловсролын төв Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага хаавал дүүргийн боловсролын хэлтэс хамтраад ерөнхий боловсролын сургуулийн эмч бүлэгмийн үеийнгийн сургагч багш бэлтгэх өртөөчлсөн сургалтыг зохион байгуулахаар олж за өнөөдөр нийслэлийн 18 дугаар сургууль дээр нээлттэй хэлсэн байна. Өсвөр насныхны нөхөн өрчгөн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тэднийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төвөөс сургалтыг жил бүр зохион явуулдаг. Энэ удаад хаавал дүүргийн 13 сургуулийн 130 гаруй сурагчид сургалтанд хамрагдаж байна. Ингэснээр тэд эрүүл мэндийн зөв дадал хвшилд суралцаж, улмаар бэлгийн замын халдвар төвчнөөс өөрийгөө болон найз нөхдөө урьдчилан сэргийлэх боломжтой болох юм а. Энэ үйл ажиллагааг нь бол дэмжиж туцалж байгаа хаавал дүүргийн Дэлхийн зүүн олон улсын байгууллагын салбар зүйл байгаа юм. Тэгээ энэний гол онцлог нь бол энэ шилжилтийн насанд явж байгаа дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн нөхөн өрчгөн эрүүл мэнд тэгээ бэлгийн замаар халдах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдтэй хичээл заагаад тэгээд биендээ одоо нөлөөлөх үйл ажиллагаа үзүүлэх ийм л зорилготой. Сургуультанд хамрагдсан сурагчид сургалтаас олж авсан мэдээллээ бусадтай хуваалцсан. Сургуулийн бусад сурагчдад үеийнгийн багш болон мэдээлэл олгох юм а. Сургуульд 4 өдрийн турш үргэлжилнэ.